давхартаа нэг нэр. За сонслоо. Асуудал бол энэ байгаа ойлгож байгаа, мэдэж байгаа. Энэ чинь сонсохын тулд, энэ чинь мэдрэхийн тулд бид нар энэ ажлыг хийж байгаа. Яагаад энэ тэмрийн багш нар яагаад энэ бусад судалгаанууд ийм байна вэ? Яагаад зарим нэг нь ихгүй таньгүй байгаа. За тэгээд бид нар альва зүйлийг хийх, үнэлүүлэх, тийм ээ? Альва зүйлийг зохион байгуулахад менежмент гэдэг юм зайлшгүй чухал байдаг. Бид нар сая за Еш гэж жишээ авъя л да, тийм. Еш гэж жишээ аваад 19 онд орж ирээд яг энэ эсэлтийн ерөнхий шалгалтын дээр л анхаарал шүү. Энэ дээр л гол фокус өгж ажиллана шүү гэдэг байдлаар л ажиллаж үзэхэд анх яаж исэн бэ гэхлээр энэ эсэлтийн ерөнхий шалгалт гэдэг чинь хүүхдүүдийн хувь хүний асуудал. Чи тэр эцэгтэй уулзж яах гэдэг байгаа, чи тэр багш нартай уулзж яах гэдэг байгаа. Угаасаа муу хүүхдүүдтэй ажиллаж яах гэдэг байгаа ингээ багш нар өөрсдөө эсэргүүцэж ирсэн. Удирдлагууд ч эсэргүүцэж ирсэн. Мэргэжлэнгүүд ч эсэргүүцэж ирсэн. Яагаад болохгүй гэдэг байдлаар бид нэр ажилласан, шахсан, эсэргүүцэл маш их байсан. Энэ угаасаа аливаа ажил болохгүй байна, бүтэхгүй байна гэдэг чинь өөрөө менежменттэй холбоотой. Удирдах, зөв чиглүүлж манлайлж ажиллахгүй бол энэ доор байгаа багш нар одоо 40-50 багш нартай би тамираа бид нар маань толгойгүй юм шиг ямар ч зохион байгуулалт менежментгүй яваад байгаа нь одоо та нарын санал дээрс гарч иж байгаа. Би тамирын багш гэхлээр нэг хөндлөн хүмүүс л байгаа юм шиг тэнд яваад байгаа юм шиг хэрнээ яс сэмэн дээр энэ эрүүл мэнд байг гэдэг чинь хамгийн чухал асуудал байгаа. Тийм учраас л энэ уулзалтуудыг хийгээд байгаа. Тэгэхээр хэдүүлээ ингийн ийм зохион байгуулалтанд орё гэж бодож байна. Та бүхэнд байгаа санал асуулгууд би одоо сургууль та нарт одоо ямар хэрэгцээтэй байна гэдэг байдлаар би мэргэжлэнгүүдээс бүгднгээс нь сургууль ямар сургууль авахын гэдэг санал хүслүүдийг авдаг л да. Тэгээд одоо зарим нэг мэргэжлэнгүүд бол маш их сургууль авдаг, зарим нэг нь бол авдаггүй гэдэг ингээд янз бүр харилцан адилгүй байж идэг. За тэгэхээр энэ дээр бидний бас чиглүүлэг дутуу байгаа асуудал мөн буруу биш. Бид нар бол өөрсдөө энэ удирдлага менежмент тогтолцоон дээр бас анхаарах шаардлагатай. За ингээд энэ тогтолцооны алдаа болоод ирж байгаа өөрөөр хэлбэл яг гэвэл мэргэжлийн бус хүнд одоо энийг мэргэжлийг хариуцуулсан нэгдүгээр. Хоёрдугаар яг энэ мэргэжлийн бус хүн энийг хариуцаад явахлаараа нөгөө арга зүй энэ хүнд яг байна уугүй юу? Тэ чиглүүлж байна уугүй юу гэдэг. Тэгээд бид нарын нэг үндсэн нэг барьж яваад гад нэг чанарын үнэлгээ гэдэг үндсэн судлагт хүн үндсэн ч гэдэг юм одоо тэр хэдэн судлагт хүн руу хаанаасаа л анхаарал ингээ хандуулаа явцдаг. Энэ өөрөө байж болшгүй юм л да. Энийг бид нэр өөрчилж болно. Яагаад болохгүй гэж болох ёстой. Яагаад энэ биеийн тэмрийн багш нарыг биеийн тэмрийн багш нараа угаасаа уралдан, тэмцэлтэн, өрсөлдөн тийм ээ ингэжээж одоо шилдэг тамирчид гарч ирдэг. Олимпиад хүртэл оролцож байгаа тамирчид эв нэгдлийг эрхэмлэж ингэж явдаг тийм үү. Тэгэхээр энэ уралдаан тэмцээн байх нь зүй ёсны. Тэгвэл энэ уралдаан тэмцээнийг аймгийн түвшинд яаж үнэлэх юм? Улсын түвшинд яаж үнэлэх юм гэдэг нь шалгуур нь өөрөө ингээд төвшинчилсэн байх ёстой. Төвшинчилсэн байх ёстой. Энийг гаргаж ирэх шаардлагатай гэсэн. Тэгвэл уралдаан тэмцээнд орсон багшийг яаж үнэлэх юм? За тэгвэл дараад нь уралдаан тэмцээнд орохгүй байгаа нөгөө мас хүүхдүүдэд яаж хөгжүүлэх вэ гэдэг энэ асуудал бас гарч ирэх юм. Хөгжүүлсэн багшийг бид нар яаж урамшуулах, яаж дэмжих вэ гэдэг. Тэгэхээр энэ шалгууруудын тус нь гаргаад нэгтгээд тэгвэл эндээс биеийн тамирынхаа багш нар ямар багш нарыг одоо үнэлдэг үнхий яаж хөгжүүлсэн үнэлхийн гэдэг шалгуурыг гаргах хэрэгтэй байна. Бид нар одоо яг хөтэ дээд удирдлагын байгууллагууд хий гэдэг сая бас би тэр нэг сургалтууд суужгаад ингээд харж байхад яг би бол мэргэжлийн боловсролын салбарт ажиллаад ингээд орж ирээд ажилласан. Гэтэл ингээд харахад бол яамнаас БМД-гээс хий гэдэг боловсрол соёлын урлагийн газраар бичиг дамжиж ингээд нэгж рүү очдог, нэгжээс мэдээлэл аваад боловсролын газар ингээд явуулаад байдаг. Тэгээ яг тэгвэл яг мэргэжил арга зүйн дэмжлэг өгнө гэдгийг яг юу гэж ойлгох юм гэдэг асуудал өөрөө гараад ирж байгаа. Тэгвэл яг энэ дээр ямар шалгуураар яаж үнэлж байгаа багш нараа яаж дүгнж байгаа гэдэг юм ерөөсөө байхгүй яваад байдаг. Аргачлал нь байхгүй. Аргачлал байхгүй, шалгуур байхгүй байна гэдэг чинь ингээд асуудал үүсэж. Тэр нөгөө багш ажил хийгээд байдаг ингээд ачаалтаа яваад илүү дутуу цагаар ажилдаг, илүү цагийн үнэлдэггүй энэ тэгвэл яагаад энэ судалгаа байх хэрэгтэй байхгүй түрүү нандаа багш хэлдэг зөв. Заавал судалгаатай байж бид нар ажиллах хэрэгтэй.
Тэгвэл энэ хүүхдүүд ямар төвшөнд байгаа, бие бялдрын хөгжил нь ямар байгаа ингээд биеийн тамир дээр онцлогоонууд авдаг. За энэ онцлогоогоо яаж хөгжүүлж чадсан ингээд судалгаа байх хэрэгтэй. Тэгвэл энд ажиллаж байгаа биеийн тамирын багш нар ямар амжилттай, ямар чадварууд нь илүү хөгжсөн багш нар байгаа гэдэг судалгаанууд байх хэрэгтэй. Би намраас хойш энэ судалгаануудыг атаглаад энэ судалгаан гаргаад тавиад байгаа гэдээ бас гаргаж ирэхгүй байгаад байгаа асуудал ч бас явж байгаа. Тэгэхээр энэ дээр анхаарнаа. Тэгэхээр би бодож байна одоо яг энэ дээр та бүхэн маань санал гаргаад эндээс одоо нэг л асуудал шийдэх гэдэг шүү дээ. Багш нараа үнэлдэг болъё, уралдаан тэмцээндээ ингээд ийм амжилт гаргууд ингээ гэсэн байдлаараа биеийн тамирын багш нар маань нэгдээд адаглаад DC-ийн хэдэн багш нар маань нэг зөвлөл уул нөгөө судалгын хариуцсан мэргэжлийн дэргэд нөгөө судалгын зөвлөл байдаг л да. Биеийн тамир дээр байгаагүйг нь мэдэхгүй байна. Хэдэн багш маань нийлээд нэг баг болоод энэ дээр ажиллавал яасан бэ гэсэн энэ саналыг гаргаж байна. Ингэжээж бид нар саналаа нэгтгээд тэгвэл одоо биднэрт хэрэгцээтэй чи сургалтанд хамрагдаараа ямар сургалтанд хамрагдмаар байна гэчихлээр бурмаагийн хэлдэг зөв байхгүй. Тэр хүнд одоо бид нар энэ ээлс хичээлийн судалгаа хийгээд байгаа. Нэг хичээлийн хөтөлбөр дээр ингээд судалгаанууд хийгээд байна тийм үү? Тэгвэл энэ мэргэжил маань манай судалгын багш нарт манай судалгын багш нарт энэ үнэлгээнд дээр ингэж анхаарахаар байна. Арга зүй дээр ингэж анхаарахаар байна. Тэ энийг хөгжүүлэх дээр анхаарахаар байна гэдэг судалгаа мэргэжлээс ирнэ. Дээрэс нь яг уу гэхээр одоо цаг үе ингээд орчин нөхцөл ингээд өөрчлөлт ороод нийгэм маань хувьсаа өөрчлөгдөж байна. Тэгвэл энд хөгжихийн тулд зөв ашиглах онлайн орчинд ажиллах програмуудыг хүртэл адаглал заах тийм ээ энэ сургалтууд та нарт үнэхээр хэрэгцээтэй байгаа гэдгийг энийг бол та нар өөрсдөө гаргаж ирэх юм байна. Тэгэхээр сургалтанд хамрагдах уу гэдэг нэг асуулт тавиул нэг өөр те. За тэгвэл танд яг ямар ур чадвар, ямар арга зүй дутагдаад байна вэ? Энэ чиглэлийг гаргажвал та нар нэг юм чеклч гээд байна да. Тийм ээ. Энэ л өөрөө бидний нөгөө тогтолцооны алдаа болчиход байгаамаа. Тэгэхээр одоо хин нэгнээс бурууг хайх биш те. Өөрсдөө сайн ярилцаж хэлэлцэж чагаад энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Ингээ маш их мэтгэлцээс санал бодлоо солилцсны үр дүнд маш айтайхан ажлууд гардаг, шинэлэг санаачлууд гардаг. Тийм учраас энэ дээр бас тэгээ баг болоод ажиллаад энийг хийвэл яасан бэ гэдэг шийдлийг хэлэх гээд байна. Тавьсан тэр Дархан уул аймгийн хэмжээнд одоо Ешийн бэлтгэл ажил хангагчлаа гэдэг сургуулиуд бол яг хөө бэлтгэл Ешийн давталгаан бодвол хийгээд явж байгаа. Зарим нэг сургуулиуд бол эцэгтэйгээ зөвшөөрсөн байдлаар бол явж байна. За өнөөдөр өчигдөр бол яамнаас боловсролын газрын дарга нартаа бол онлайн хурлыг хийсэн байж байгаа. Танхимын сургалтаа зохион байгуулах гэдэг. Тэгээд одоо би сургуулийн менежер лүгээ өнөөдөр судалгаануудыг явууллаа. Бас нэлээд нарийн судалгааг бас нэгч байгаа. Энэ судалгааг бас явууллаа. Та нар минь үнэн бодиттой тоогоон тавиарай гэдгийг хэлье. Энэ тооны ард асуудал байгаа гэдгийг би анханасаа хэлсэн тийм ээ. Асуудал байгаа. Энэ болгон дээр бодиттой биш мэдээллүүд ирээд байна. 70% гэсэн хэрнээ бидний сургалтын чанар ямар байх вэ? Агуулгын онцлогоон дээр 30% гарч ирсэн ш намрын онцлогоонууд дээр. Тэгэхээр 70% эцэстээ мөртлөө яг үнэлэхлээр 30% гарч иж байгаа. Тэгэхээр энэ зөрөө маань асар их байгаа. Энэ дээр анхаарах шаардлагатай байна. Тэгэхээр одоо энэ судалгаа авсны дагуу танхимаар хичээлэх үгүй юу гэдгийг шийднэ. Шийдвэр гаргах яамнаас тэгэхээр энэ асуудлыг бол тавина. Энийг бол манайх түр хараад байж байна. Гэхдээ давтлага хийх журам гараад тэрийг бол нөгөө түр хойшлуулсан ш. 1 сарын 1-ний хүртэл хойшлуулсан. Учираас тэн дээр одоо юу асан юм алгаа. Зөвшөөрсөн зүйл байхгүй. Тийм учраас сургуулиуд бол энэ дээр давталгаа өгөө явж байна. За биеийн тамирын багш нар дээр илүү цагийн асуудал бол байгаа л да мэдэж яриг байж байгаа. Тэгэхээр нөгөө төсөвтөө тааруулж ажиллана гэдэг байдлаар бидний төсөв бол одоо байн хасагдаж ирж байгаа учраас энэ дээр бол сургуулийн захирлууд мэднэ энэ илүү цаг өгж байгаа өгөхгүй байгааг нь одоо би одоо нараагийн илүү цагийг өгөхгүй байна өгж байгаа гэдгийг би хянаж мэдэхгүй манайх чинь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх байгууллага учраас энэ илүү дутуу цагийг бол сургууль өөрсдөө төсөвтөө тохируулаад зохион байгуулалтыг хийгээд яваад авах боломжтой юм аа. За тэгээд биеийн тамирын багш нар бол маш их судалгаатай байж ажиллах ёстой гэж бодож байна. За 3 дугаар сургуулийн багш нар нөгөө Орос тэ хүүхдийг өндөр болгоход тэдэн минут одоо сонголтын дасгал хийлгээд ингээд төрнөкөн дээр сунаалгаж авах юм бол тэдний болд юм байна гэх судалгааны ажил хийгээд байна да. Гэх мэтлэнгээр энэ судалгааны ажил бол биеийн тамирын багш нар дээр маш их байх ёстой.
За тэгээд та нар маань одоо сая сургууль мужуулт ихтгэлийн уралдаан дээр бас энэ судалгаа ихтгэл бичиж оролцсон уу яасан. Энэ дээр бас яг тэр нэг бие бэлтрээ өгч одоо цахим хэлийг хичээл үзэж байгаа нөхцөл хүүхдүүдийн хөгжил ямар байна уу гэх ингээд та нар тоон мэдээ судалгаа байж л байна. Энэ судалгаач өөрөө чанарын болон тоон гэж хоёр янзаар судалгааны ажил явагдаж байгаа тийм үү. Тэгэхээр энэ дээр бас нэлээд сайн судалгаатай хаана судалгаатай л ажиллахгүй бол бид нэ байх юм байхгүй. За тэгээд өгж байгаа цаас аавна гэж цаас авнаа. Цаас авахдаа бодиттой үр дүнтэй цаасыг авна. Одоо багш нар маань маш их хичээл нэг хичээлийг хөтөлбөрийг боловсруулж дахин боловсруулад байгаа. Би сургуулийн менежерүүдэд юу гэж хэлж байгаа вэ гэхээр шинээр хөтөлбөр боловсруулахаас илүү байгаа боловсруулсан хөтөлбөр дээрээ ямар дүн шинжилгээ хийсэн юм бэ? Багш өөрөө тухайн хөтөлбөрөөр болж гин гэж үнэлж чадсан уу? Сургуулийн захиргаанаас одоо сургуулийн менежерийн дээр үнэлгээ хийсэн үү? Тийм ээ. Наран цэцгийн одоо Баян Монголын хөтөлбөр болж байна гэдгийг хэн үнэлсэн бэ? Тэгвэл үнэлээгүй бол энийг яагаад дахиад шинээр хийх гээд байгаа юм бэ? Энэ чинь шинээр хийнэ гэдэг чинь дахиад copy paste хийн. Тэгээд болж байгаа болохгүйгаа мэдгүй л ингэж хийгээд байна. Тэгэхээр одоо сургуулийн менежерүүдэд чиглэл өгж байгаа нь юу гэхээр сайжруулалтыг маш сайн хий. Яг юун дээр болж байгаа, юун дээр болохгүй байгааг судлаад онцлоод дүгнээд тэрийг гарга гэж байгаа. Тэгээд энэ дээр нөгөө нэг жишээлбэл хөтөлбөр сургуулийн хөтөлбөрийг үнэлэх тийм журмыг бас гаргах гал би энд одоо нухаа сууж лээ л та. Энэ үнэлгээг сургуулийн түвшинд нэг үнэлэх юм. Багшийн түвшинд нэг үнэлэх юм. Багш өөрөө боловсруулсан хөтөлбөрөө сургуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт явуулсны дараа энэ хөтөлбөр үнэхээр болж исэн болохгүй байсан. Энэ арга зүйг хэрэглэхэд иймсэн энэ үнэлгээг хийхэд ийм байсан гэдэг нэг үнэлгээ хийхнэдэ багш өөрөө багшийн үнэлгээ байна, сургуулийн үнэлгээ байна. Дээрэс нь боловсрол соёл урлагийн газрын үнэлгээ байна. Үнэлгээг хийхдээ боловсрол соёл урлагийн газар хизээ хэн яаж хэрхэн хийх вэ гэдгийг журмалж гаргах гэдэг. Тэгэхээр энэ гараад ирчих юм бол та нарт бас би хаана яваад байгаагаа мэдгүй л ингээд яваад байгаа асуудал. Сургуулийн менежерүүд яадаг вэ гэхээр багш нартаа л итгэдэг шүү дээ. Багш нартаа найдаал эднэрс зөвл хийгээд ирж байгаа баха гэж батлаа явуулж байгаа. Та нарт цалингич олгохын тулд л нөгөөдөө ч батлаа явуулдаг. Мөн чанараар нь цаан чинь нөгөө 20 30 200 300 400 500 ингээд хохирж байгаа асуудал байгаа. Тэгэхээр бид нар яг хийж байгаа ажлаа чанартай, үр дүнтэй, голын нос ажлыг бол болохгүй байна. Сургуулиудаас тайл ярьж байгаа тайл мэдээнүүдийг авдэмаа гэдэг авахлаар бол тэндээс яг барьж авах гол юм бид нар барьж авч чадахгүй байгаа. Тийм учраас одоо тайл мэдээг авахтаа хүртэл яг юуг нь авах юм бэ гэдгийг формат гаргаж өгөхгүй л ингээд сууж байгаа. Энэ бол чухал юм. Сургуулиудын захирлуудтай үр дүнгийн гэрээг бол одоо сумын засаг дарга нартай хийж байгаа. Тэгэхээр одоо боловсрол соёлын урлагийн газраас яг энэ гэрээний заалтны хавсарт нь одоо бид юу оруулах юм бэ? Сургуулиуд үндсэн үйл ажиллагааг хийхэд одоо ямар ажлыг оруулах вэ гэдэг саналыг ямар ч гэсэн өгч явуулах юм байгаа. Тэгээд энэ дээр бид нар энэ үнэлгээг хийн. Тэгэхээр энэ 2018 онд яг би ажилд орж ирэхээс өмнө миний шалгалт бол ямар шалгалт байсан гэхээр хоёр сургуулийн захирлын үр дүнгийн гэрээг уншиж танилцаж үнэлэх цэцэрлэгийн эрхлэгчийг бас үнэлжсэн. Тэгэхээр миний ганц хараад байсан нөгөө сургуулийн үйл ажиллагаа байхгүйсэн. Тухайн сургууль ямар сургуулийн чанар ямар өмнөх жилдээ хэдэн одоо гүйцэтгэлийн хувьтай байсан сургуулийн чанар нь яаж ахиулсан гэдэг ганцхан одоо заалт байсан. Гэтэл сургуулийн байгууллага гэдэг чинь өөрөө маш олон талаараа сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулсан байх хэрэгтэй. Тэн дээр та нарын нөгөө гаргасан амжилтууд л маш их. Нөгөө уралдаан тэмцээнд орсон нөгөө янз бүрийн нөгөө арга хэмжээнүүд, секс дугуйлын арга хэмжээнүүдийн тоо хэд өгдөгсөн гэсэн. Тэгвэл өнөөдөр бид нар 2300 хүүхдэд одоо дуу шүлэг юм заагаад өгчлөө. Тэгвэл тэд хүүхдийн хідэн дадал хөвшил болгоцсон бэ гэдэг юм чи байхгүй байгаа. Тэрийг хэмжих үнэлэх тийм юм байхгүй байгаа учраас энэ хийхдгүй яваад байна гэж үзэж байгаа. Тэгээд зөвлөн туслахаар ингээд сургуулиудаар яваад очиод үзэхэд яг нөгөө өдөртмжийнхаа дагуу, чиглэлийн дагуу ажиллаа хийдэг, тэрийг л үзүүлдэг. Ийм л хандлагатай байдаг юм лээ. Тэгэхээр бид нар одоо энэ хэмжих, хэмжүүр, одоо мониторинг гэдгсэн дотор одоо хянах нэг өөр, хэмжих нэг өөр, шинжилгээ хийх нэг өөр, ингээд бүгд ингээд өөр байдаг. Энийг нь ялгаж гаргаад тэгвэл ямар тохиолдолд бид нэг үнэлгээ хийх, ямар тохиолдолд шинжилгээ хийх гэдэг юмнуудыг маш нарийн ингэж гаргаж ирэх гээд бас ажиллаад байгаа. Тэгэхээр та бүхний энэ одоо гарч ирж байгаа асуудлуудыг бол бүгдийг нь одоо хэн нэгнийг буруутгах биш, энэ намайг тэгээд хэлчлээ гэхдээ биш, бид нэр энийг өөрчлөх ёстой. Хайжруулах хэрэгтэй. Та нарын санал зөвч байж болно, бурууч байж болно. Хиндээ бис ямар саналаа хэлэх вэ гэдгээ мэдгүй байх тохиолдол байгаа. Тэр энийг чөлөөтэй хэлсэн та бүхэндээ баярлалаа.
За миний зүгээс та хэдий асууж тодруулах гэж одоо ингэж ийм ажлыг хийя гэдэг дээр ийм саналуудыг хэлээ. Тэгээд та хэд маань ярилцгаад 70 задгуудынхаа яг нэг хідэн сургуулиас нэг багшийг гаргасаач өмнө баг байгуулад тэгвэл ийм тэмдэг хөгжүүлдэг. Хүүхдүүд нөгөө нэг отгон баярыг хэлсэн шүү дээ. Яг энэ зорилгын чиглэлийн дагуу энэ хөгжүүлэлт нь яг юу хийх гэдэг юмыг бас гаргаад ирчих юм бол энэ чинь хөтөлбөртөө оруулаад дэмжүүлэх тал дээр нь ажиллая гэж бодож байна. За одоо дараагийн судалгаатан орох төгсөж байгаа учраас дарах үгээлэн хэсгээд дуусгах да. Санал эндрийг дараа нь мэйлээр авч болно тандээс. За бүгдээрэнд нь өдрийн мэнд. За шинэ оны мэнд бас давхар хүргэе. Уулзаагүй нилээдгүй удцсан байна. За тэгээд бас бид нар санаж байгаа хаа та нарын яриаг би одоо эхэлснээс нь бүтэн сонслоо. Зайлшгүй эхлээд энэ Zoom, Google Meet, одоо Microsoft Teams мэдрийг өөртөө дор өрнө сургуулийн чи олон багшнаас сурч мэдсэн байгаа эзэмших шаардлага бол эхний даалгавар чинь болох юм байна. Ингээд онлайн хуралдах гэхээр ерөөс орж өгөхгүй, орсон нь орж гараад орчихсон нь тайлангаа тавих гэхээр бас юмаа гаргаж чадахгүй гэл 10 жилийнхаа хүүхдүүдээс бид арай дутуу байна л гэсэн үг. Тэгэхээр бас энэ дээр эхний чинь сурах юм чинь энэ байна гэсэн үг. Энийг бол би нэлээд харлаа, нэлээд чимээгүй л байлаа. За дараагийн ажил болохоор бас бид нар түүхээ мартаж болохгүй. 17 оны ихээр илүү 18 оны 17 оны 9-10 сард үл бид нэг уулзсан санагдж байгаа. 5 дугаар сургуулийн заалан дээр бид нэг яриа хийж тэнд бас нэг сонсч ийсэн. Тэр цаг үед бас бид нар бас нэлээдгүй асуудал шийдсэн дээ. Тэрнээс хойш орц Өмнөгов аймгийн маань заалнуудын төвшөнд бид нар цементийн шалан дээр тоглохгүй гэдгийг бол хийсэн. Одоо бол бүгд модон шалтаа болсон. Техник хэрэгслээр хангуулын баригдыг бол тодорхой хэмжээнд бол хийгдсэн баг. Тэр үед бас хилээгүй байж магадгүй сүүлийн үед бас хилээд байгаа миний үгэн дотор багш нар судалгаатай байгаад хэдүүлээ энийгээ тоо нэгтгээд ингээд дээш нь уламжлаад байвал болно гэдэг зүйлийг илүү сайн харах шаардлага одоо цагийн ирэхээр гарч ирж байна гэсэн үг. Тэгээ зөвлөн туслаад явж байгаа сургуулиудаар ч гэсэн би бас харж байсан да. Ээлж хичээлийн одоо цаасан дээр байх бичиг баримтын бүрдэл ерөөсөө огт бараг байхгүй. Ганц хоёр сургуулиудаар очиход бол байж байдаг. Тэгээ одоо хичээл яг нөгөө суралцахын зорилтынхаа дагуу явж гэнэ үү гэдэг нь бас учир дутагдaltaй. Тэгэхээр энийг бас энэний одоо хэрэгжилт хэд байгаа юм бэ гэдэг тоог одоо би өдгөө хүртэл одоо олж харахгүй байхгүй. Тэгэхээр энэ хамгийн дараагийн ажил гэсэн үг. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хэр зэрэг хангаж байна гэдэг бол бидний хамгийн том бодох ёстой ажил. Бид багш билүү? Дасгалжуулагч билүү гэдгийг илүү сайн бодно гэсэн. Боловсролын байгууллагад ажиллаж байгаа болохоор бид нар багшийн чиг үүргүүд юу байгаа гэдгээр багш талаасаа тэр мэдлэг чадварууд олгож байгаа зүйл дотроо алигаа илүү бас онцолж харах тухайч бас байхгүй шүү дээ. Яг хөтөлбөрийн дагуу ийм зүйлүүдийг олгоно гэдэг. Тэр ийм одоо ялгаатай зүйлийг гаргана. За 3 дугаар ярьж байгаа зүйл бол багшийн ажлыг үнэлт өгөх журам гэдээ одоо яамнаас удахгүй гарна гэж 9 сараас хойш уншаад одоо хүртэл гараагүй байна. Тэгээд энэ дотор одоо яг манай салбарын бид хэдийн ажлыг үнэлт өгөх юм одоо яад туссан юм бол бас хэлж мэдж байгаа юм харагдахгүй байгаа. Тэгэхээр бид нар бас энэ дуу хоолойгоо хүргэх юмн дээр маш тийм идэх оролцоотой оролцож явах хэрэгтэй гэсэн. Сая багшийн боловсролын яамнаас гаргасан боловсролын ерөнхий хуулийн төслийн онлайн хэлэлцүүлэгт та хэдийн минь санал бас их тун баг орж ирсэнтэй. Бүр аймаг дээрээ хэлэлцүүлэг хийж хахад. Тэгээ тэн дотор одоо нэг санд гаргасан тэр Сэврээ сумаас ирсэн нэг санал дотор Сэврээ санал дотор байсан нэг нь Сэврээ Баян-оогийн санал дотор байгаа байхгүй. Сэврээ сургууль Баян-оо сургууль дотор нөгөө дэвтэр засалт секс дугуулын хичээлүүлж байгаа давтлага болон энийг илүү цагаар ажилласан цалин өсөд тооцоолж оруулдаг болгоё гэл энэ чинь нөгөө бид нар амьдралаа шийдэж байгаа хамгийн чухал санал байхгүй да. Тэгээ Баян-оогийн санал дотор тэр дугуулын секс ажиллуулсан жижүүр багш гэдэг эднэр ингээд бас нөгөө нэмэгдэл олгодог бай гэдэг чинь бид нар нөгөө хуулийн хүрээнд ийм саналуудаа бол оруулах ёстой тийм санал санаачлалууд бас доороос гарч ирэх ёстой. Гэтэ ямарч бид уламжлаад дээш нь явуулсан. Энэ тэгээд сургууль дээр болж байгаа төрөл бүрийн энэ хуурал хэлэлцүүлэг дээр бас таа хүмүүс энэ саналаа бас яг юм бодиттой болгоод оруулж гаргаж байгаарэ гэдгийг бол би ямарч хэлээд байгаа гэсэн үг. За бас дараагийн нэг асуудал юу гэж нөхөр
тэр сургуулийн заалны ашиглалтыг би одоо 18 оноос хойш нэлээдгүй хөөцөлтөд байгаа. Заалан дээр нь одоо нэг зарим үед одоо арга хэмжээ зохион байгуулах заал авахаар заал олддоггүй. Зааланд хүүхдээ хөгжүүлээд энэ үхэр хөрөнгө олох зорилгоор цаана ашиглагдаад байдаг. Энийний цагийн судалгаа гаргаад өгчөхөд л энэний чинь дагуул төсвийн тайлан бусад яамд асуудал тавиал энэ сургуулийн заалыг ер нь өөр юмд ашиглахгүйгээр хүүхд хөгжүүлэхээ секс дугуйлах хөгжүүлэх юм чинь хэрэглэгдэх боломжийг гаргах гээд байгаа ш. Тэгтэл одоо энэ талын судалгаа гэх юм болохоор байхгүй. Дээр нь одоо энэ төвийн багшнаар дээр нэмэгдэл янз бүрийн урамшууллууд байна үхээр ихэнхдээ яг ингэж нэмэгдэл авъя гэд боддоо тоотоо судалгаатай зүйл одоо хүртэл үзээг байгаа. Цаашид одоо энэ байдлаар байгаад бол гарахгүй царайтай байна. Энэ хэрвээ гараад ирвэл бид яах ёстой юм бэ гэхээр айгууд биднийг хардаад шүү дээ. Заалны мөнгөн дээр энэ нөхдөө чинь байгаад идэг болохоор нэг юм тоодгүй ингээд. Тэгэхээр бид хүүхд төгжүүлэх нэг сургах бие даалгаж сургах гэж байгаа зүйлдээ ажиллаж байгаа болохоор бол энийг нэлээд сайн үзэх ёстой. Одоо миний хийж байгаа нэг хичээл үйлдвэрлэлийн зардлыг юу юм зарцуулаад нэгээд төсвийн мэрэгчлэнгээр судалгаа гаргуулад нэлээд нэгтгэхэд дуусч идэл нөгөө хүн одоо декрет авсан гүйцээж гаргуулна. Одоо заал ашиглалтын цагийн тэр одоо тог ашиглалтын зардал юу байдгийг ингээд энэ бүгдийг бас тооцоолж гаргуулах бас санаа оноо байж гэн. Тэгэхээр энийг бас та нар минь сайн ашиглаарай. Тэмцээн уралдаанд хэдэн цаг ашиглагдаад байгаа юм. Спортын арга хэмжээнд хэдэн цаг ашиглагдаад байгаа юм. Нөгөө секс дугуйлангаа явахад та нарт хэдэн цаг нь оногдоод байгаа юм. Тэгээ тэрэн дээр илүү цаг олгохдохгүй ингээд байна гэдэг юмнуудыг л айгүй сайн ярих ёстой. Тэгээ багшийн ажлыг үнэлт өгөх журам одоо орж ирэх юм бол батлагдаад ирвэл аймгийн хэмжээнд бас аймагт дэрвээ өөрийнхөө орон нутгийн нөхцөл байдалд өөрчлөлт зохицуулах боломж гарна гэх юм бол тэмцээн уралдаанд оролцсны одоо хэдэн хүртэл нь яах юм гээд бас тэр журман дээр нэлээд сайн ярилцах хэрэг бас айгүй л эргээд биднэрт гарч ирэндээ. Тэгэхээр ийм зүйлүүдийг бас мэрэгжлийнхээ үүднээс бас ухад төнхөж бас хараарай. За 7 дугаар сургууль дээр нэг дээр яригдчихсэн тэр одоо хэдэн онд байна? 18 байна уу 19 онд болох ч юм уу. Нэг хойноос улсууд ирээд нэг биеийн тамирын багш нар маань тэнд нэг онл практикийн баг хурал хийсэнтэй. Тэрнээс өөр одоо яг дундаа ингэж хилэлцэж ингэж уулзаж ярилцаж туршлагаа ярьж исэн зүйл би бол хараахан биеийн тамирын багш нартай харахгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ бол 13-оор сайн чиглүүлж бас дотроо сайн ярилцах хэрэгтэй байна. Сая боловсролыг дэмжих жилийг болох гэж 3 жил хөөцөлжээ. Сая болсон жил нь ингээд ковид таарсан. Энэ дээр бүх судалгааны багш нарыг шагнаж урамшуулах үүрэг даалгавар оны ихэнд угаасаа ажлын хэсгүүдэд бүгдээрэнд нөхсөн. Тэгэхэд одоо зарим нэг судалгаанууд огт үнэлэгдээгүй энэ ажлуудын дүгнэх аргачлалын цус гаргагдаагүй юм зүйлүүд байгаа болохоор цаашид бас илүү сайн анхаарч явахгүй бол эн чинь салбарын хэмжээнд одоо ажлаа сайн зохион байгуулад оролцоо тусвал аваа яваад идэг. Тэгсээр нь одоо бие бэлтраараа бүстгэл санаагаараа бүх зүйлээ зориулаад ажиллаж байгаа хүмүүс бас хохироод байх тийм зүйл байгаа болохоор уул нь бас эрх тэгшил байлгахыг л нэлийн зорж ажилласан. Тэгээд одоо цаг хугацаатай дандаа уралдаж явдаг болохоор цагтаа өгөөгүй, цагтаа гараагүй, цагтаа хэлэлцэж одоо тайлан төлөвлөгөөгөө гаргаагүй бол гэл хоцорол явчихж байгаа юм л да. Тэр үүнийг бол цаашид илүү сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд бид ерөөсөө тэр 3 дугаар сургууль дээр би Улжбаатар багштай бас яриад байгаа. Тэр нөгөө нэг бас нэг бөмбөг шидэх юм ярьсан байгаа. Тэр юу болж байгаа бол тэрийг нэг лавлан сургуулиудын орсныг төрнийхтэй болох талаар бид нар бас ярьж л байсан. Тэгэхээр энэ тал дээр бас судалгаа тайлан байвал бас энийг танилцуулаад аймгийн өдөрт танилцуулаад дэмжүүлчих юм хийчих юмсан. Тэгээд чадвартай багш гээд одоо эх жил хөтөлбөр хийгдэж байгаа бол энэ хөтөлбөр дээр бид нар бас өөрсдөө ингээд судалгахын бодлого адилхан хэмжээнд бас яаж өөрийгөө хэмжүүлэх гэдгийг илүү сайн харна шүү. Одоо хөтөлбөрийн хэрэгжилт хамгийн сүүлд төсгөлд нь одоо хэлдэхэд бас хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн өвдөө яг хэрэгжээд байгаа зүйл вэ гэдгийг илүү сайн харах шаардлага бас эхний ээлжинд аюул гарч байгаа. За аймгийн хэмжээнд давтлага өгүүлэх талаар аймгийн онцгой комиссын шийдвэр гаргуулах ёстой. Шийдвэр гаргуулахын тулд бас сургуулиудаас бас бага ангийн төвшөнд, дунд ангийн төвшөнд, ах ангийн төвшөнд ямархуу байдлаар хийж болох уу гэд санал зөвлөмж гаргуулах талаар бол одоо өнөөдөр сая бичиг тоот явуулсан байгаа. Энэний хүрээнд бас сургуулиудаас дахиж бас судалгаа авах шаардлагатай болсон. Зүгээр 3 аймаг бол төрүүлээд зөвхөн Ахлах ангийн төвшөнд явж байгаа бол бид нар бас
манай аймаг ногоон бүс байгаа гэдгээр сумынхаа түвшинд бага ангидаа одоо 7 хоногт 1 цаг байх юм уу, дунд ангидаа 1-3 цаг байх юм уу гэдэг энийг бас одоогоор яг онцгой байдалд аймгийн удирдлагууд руу бол бичих тоот дөнгөж түрүү явуулчаад сууж байгаа. Энэний хариу удахгүй гарах байхаа. Тэгээд эх 7 хоногоос аягүй бол энэ давталгаануудын зүйл хийж эхлэх байх гэж бодож байна. За өдөр Нандэ менежерийн ярьсан 7 дугаар сургуулиас ярьсан зүйлийг бол нэлээд бас их хүлээж авч байна. Үнэхээр зөв шүү. Ер нь бид нар энэ чинь бие даах чадвартай улсуудыг хөгжүүлэх ёстой. Яг нөгөө юуг заах, одоо сургах гэдэг ажил чинь өөр болчиход байгаа шүү. Хамт суралцах уу, сургахаас илүү нөгөө өнөө сурцсан байх уу гэдгийг л одоо чадварыг сургах тухай яригадаад байгаа. Тухайлбал энгийнээр ярил л да. Йог болон бодибилдингийн одоо олон төвүүд байдаг энэ тэнд. Манай аймагч байгаа. Тэнд одоо нөгөө сурчвал ийм болох юмсан бие дагаад өөрөө хөгжих юмс гэдэг тийм сэтэлтэй болгох, тийм дадалтай болгох л бид нар гол зүйл байгаа шүү дээ. Бусдаар одоо тухайн хүүхдийн бие бэлдрээ шалтгаалаад байрнаас одоо харайхад төд багс дүд багстайгаа шалгуур байгаа ч гэсэн бид нар тэрийг хийгээд байх сэтэлтэй болгох тухай л ер нь бол энэ чиглэл рүүгээр нь боловсрал олох зүйл шүү дээ. Тэгэхээр энийгээ бас илүү сайн анхаарах хэрэгтэй болов уу гэдэг. Тэгээ яг бас зүгээр сонирхолцоход йогоор хичээлж байгаа олон найз нөхөд байдаг. Тэднийгээ хүртэл би хэлдэг. Заавал тэр кабинетд нь очиж хичээлж хүнээр загнуулахаар болд юм уу гэдэг чинь нөгөө манай нөгөө боловсролын тогтолцооны нэг алдаа гэж би хардаг байхгүй юу. Зүүн нь бол боловсрол мэдлэг олгоцсон бол яах ёстой вөхөр йогоор хичээлж байгаа ч юм уу ямар нэгэн дадалтай одоо сагсан бөмбөг гараа бөмбөг тоглодог бол тэр дадлаа алдахгүй байхын тулд тогтмол хичээлж явах л өөрийнх нь хүсэл тэмүүлэлтэй болгоод ийм иргэн болгоо явчих юм бол гээд эрүүл байх тухайд яригдаад байгаа гэсэн үг. Тэгээ адаглал 12 төгсөж байгаа хүүхдүүд Дээш төгсөж байгаа хүүхдүүд одоо эхний ээлжинд нөгөө яг иргэдийн хурлын тогтоол байгаа болохоор тэрүүгээр урамшуулгадаа явж байгаа ч гэсэн тэрийг дагаад багангийн багш нарыг хүртэл дагалдуулаад аль болох олон багшийг хамруулах гал явж байгаа тохиолдол энэ хүүхдүүд спортоор хичээлсэн хүүхдүүд нь нэг ч удаа хичээл таслаагүй шүү гэдэг үзүүлэлтийг л багшийн ажилдаа уях хэрэгтэй байхгүй да. Багшийн ажлыг дүгнэхтэй. Ингээд ирэх юм бол нөгөө бидний ажил яг сургуулийнхаа ажилтай тус яг холбогдоод ирэх гэж байгаа юм болоо гэж бодоод байна. Яг нэг талдаа биеийн тамирын спортын газрыгаа тусдаа газар спортын амжилтаар дүгнээд байгаа. Тэр бол одоо багшийн ажлыг үнэ дүгнэж байгаа зүйл бол багахан хувийг эзлээд харин бид нар сургалт хүмүүжил рүүгээ чигсэн ажлуудаа арай олон хувьтай эзлүүлэх зүйл. Одоо тэгээд бас энэ биеийн тамирын хичээлдээр судалсан нэгдүгээр хөдөлгөөний дүн гарсан бол хідэн аль төвшөнд хичнээн өгөхөд байна гэдээ одоо нэгтгэхэд базаад гаргаад энэ сургууль тэгвэл энэ чиглэл нь арай илүү байна даа гэд нэгтгэн дүгнэх ийм зайлшгүй шаардлагууд сургалт арга зүй албан дээр бол одоо зайлшгүй ирж гин шүү. Мэргэжлэн дээр бүр дамаангүй яа. Тэгээ энэ мэдээ тайлангуудыг үнэн зөв байлгах тал дээр бол бид бас яах ёстой. Сургуулиуд дээр бас сайн анхаарч ажиллах ёстой авахаа. Жахан тоо судалгаа сургуулиудын ажил сайн оролцоорой гэж хэлж байгаа шүү. За заалуудыг бол тэр цогцолчийн сумын сургууль Эрдэнэ цогт багшийн хэлж байгаагаар бол одоо заалуудыг нээлгэх барих гэдэг бол одоо энэ яг улсын онцгой комиссийн шийдвэр дээр байгаа. Тэгээ давтлага өгөх байдлаар хийгээд эхлэх юм бол орон зайгаа бариад ингэхэд бас болохгүй зүйлнийх гарахгүй бахаа гэж бодож байгаа. Тэгээ биеийн тамирын хичээлийг тусгайлан одоо давталханд ороогүй ч гэсэн хичээл агуулгын интеграц гэдэг дээр яаж холбож болох юм гэж санаа гаргачих юм бол та бүхэн энийг хийчих боломж байгаа бах. Зүгээр мэдээ тайлан бол ингээд анхан шатнаасаа худлаа ярьж байгаа бол би ч бас хэлээлээд байна. Яам дамын газарт очиж байгаа бүх мэдээ улс даяараа бижнийг хуураад байна. Харин зарим багш нарт нь үнэхээр талархлаа. Газар дээр байгаа байдлыг үнэн боддоор нь ингэж хэлэх хүн олдож өгөхгүй. Заавал очиж илрүүлэхээр хүний юм утсан болчих гээд байдаг болохоор яг одоо анги даагаад үдж байгаа багш нар бас тэлээ хичээл ирцээ яг зөвөр нөхөх гэж хичээж байгаа ажилласан багш нарын маань энэ үг үсэг бол би бол нэлээд юм ойлгож бас сонсож бас тэмдэглэж авчлаа, бас бичлэг хийгээд авчлаа. Тийм болохоор энэ дээр бас дараагийн судалгаатнуудаар орж ирэхэд нь бас чиглүүлж өгөх, та нарын саналуудыг нэгтгэж яагаад бас нэг эргэж иймэрхүү байдлаар санал босруулж дээш нь хүргэе, дараагийнхаа одоо 21-оос 22 оны төлөвлөгөөнүүдэд оруулъя гэдэг ч юм уу ийм арга хэмжээ авч ажиллах болно гэдгээ бас хэлчихье. За ер нь бол багш гэж бид нар ажил хийж сургалтын хөтөлбөрийг хангаж байж бид нар нэг 100% цалингаа авж байгаа болохоор ээлжид хичээлийн одоо яг зорилгоо хангасан хичээлийн бэлтгэл бол зайлшгүй байх ёстой. Угаасаа үүнийг л шаардж байгаа. Тийм болохоор тэр төлөвлөгөөнийхаа дагуу юмаа бол хийх нь жил бол сайжруулах гэдэг үүрэг даалгавар бол одоо хаанаас ч очиж байгаагүй.
Ер нь өмнөхөө сайжруулж ашиглаараа. Ядаж эн чинь яг тухайн жилдээ байна уу гэдгийг ч л байгаа зүйлийг шалгах яваад ингээл нэг зүйл зарим юм хэвшиж өгөхгүй цаг хугацааны хувьд алдаа гараад байгаа гэсэн. За яг хоо тэгээд төгсгөл дээр нь хэлэхэд бол цаашдууд мэдээ сургалтын хэрэглэлтүүнүүдийн тухай бас зүйлүүд ярих юм болов гэсэн надад бол юм төвдлэн гарч ирсэнгүй. Гэхдээ яг хоо би бас ерөнхийдөө бас ойлгож мэдж байгаа. Та бүхэнтэй бас удаадараа уулзаж явж ирсний хувьд. За тэгээд хичээлээс гадуур үүлээс надад секс дугуулангуудаа хамруулах, тэрийгээ бас журам мурам нь юу байна? Энийг сайн сахиж ажиллаараа. Тэгээд ямар ч сан энд идэвхтэй оролцож цай түндэж орж амжихгүйгээр одоо 12-ээс хойш орсон бүх багш нартаа баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд санал сонсоход бол бэлэн байна боллоо. За оролцсон бүх багш нартаа баярлалаа. Бүгдээрээ нэг камера өгцгөөч. Одоо дараагийн дизайн технологи авах гэдэг учраас яс нэг камера өгөөд нэг зураг авах гэж байна. Ах өсгөнүүд л яваад. Атгаа баярлалаа.